цааш л одоо Монголын нутаг байсан байх л да тухайн үед. Монголоос айгүй гоё бороо авчлаа гэдэг. Би чамд хайртай. За та бүхэн натаа хамт байгаарай. За сайн байцгаана уу? Би өнөөдөр Азербайджаны нийслэл Баку хотоос та бүхэндээ мэдчилж байна. За Азербайджаны нийслэл Баку хот бол нэлээд дээр үеэс үүсэл төвхтэй бөгөөд хамгийн анхны үүсэл нь бол 5 дугаар зууны үед манай эрдэнэ 5 дугаар зууны үед үүссэн гэж үздэг юм байна. За тэгээд миний энэ ард хардж байгаа хуучны хотын хамны хажууд би одоо яг зогсож байна. За энэ хуучны хот нь бол 12 дугаар зууны үед байгуулагдсан. За 13 дугаар зууны үед одоо манай монголчуудаас хамгаалж ерөнхийдөө бол энэ ханыг босгосон гэж ярьдаг юм билээ. За одоогийн байдлаар бол ерөнхийдөө Баку хот бол 2.4 сая хүн амтай. За тэгээд дээрэс нь 2150 км квадрат газар нутгийг эзэмшсэн нэлээд том хот юм байна. Азербайджаны нефт нүүрсний гол их үүсвэр нь энэ Баку хотынхоо ойролцоо байд юм байна. Нефтийн их үүсвэр нь болохоор Азербайджанд ер нь 18 дугаар зууны дунд үеэс 1847 оноос эхэлж одоо үйлдвэр арга гаргадаг болсноос хойш ерөнхийдөө энэ хотын хөгжил цэцэрлэгт нь үүссэн маш их болсон гэж үздэг юм байна. За зөв холбоот улсын нэг холбооны улс гэдэг нь зөв социалист бүгд найрамд Азербайджан улс байсан. За тэр үедээ бол эх орны дайны үед за одоо Оросын холбооны одоогийн Оросын холбооны улсын тэр үеийн зөв засгийн зөвлөлтийн нийт одоо зэрэг зэвсэг техникийнх нь нефтээр хангаж ирсэн гол одоо улсын нэг явах юм аа. За одоо зөвлөлт засаг бутран улснаас хойш 2000 оноос хойш бол одоо өөрийнхөө энэ их баялагийг одоо өөрсдөө ашиглах болсноор маш их хөгжиж цэцгэлж байгаа юм байна. Онгоцны буудаас буугаал ерөөсө төрсөн сэтгэл гэвэл зам нь бол маш гоё, ямар ч одоо эвдрэл юу байхгүй. За яг хуурай дуур амьсгалтай юм байна. За далайн түвшнээс 28 м-ийн өндөрт байдаг ч гэсэн ер нь далайн түвшинтэй ижил түвшин гэсэн шүү. Гэхдээ одоо би хамгийн ногоотой газар нэрчээд байгаа. Ерөнхийдөө жоохон би хууравтар. Одоо бол 10 сард бол маш их салхитай байд юм байна. Гэхдээ бол жуулчд бол маш их ирд юм байна. Үнэхээр цэвэрхэн гоё. За хүн амьдралдаа заавал нэг удаа ирж үзэх ёстой хотын нэг юм байна шүү. За тэгээд натаа хамт байгаарай. За Баку хотын яг төвд байрладаг Ичери шихэр буюу хотын зүрх болсон эртний хотод бид нар байрласан. За яг энэ далайн эргийн ойролцоох толгод дээр эртний Баку хот үүссэн түүхтэй. За Ичери шихэр нь хамгийн эртний Баку хотын оршин суугчдын амьдарч байсан газар бөгөөд 1977 онд Азербайджаны соёлын өвд, за 2000 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтсан хот юм аа.
За хот дотор хот гэж нэрлэж хэлдэг. За энэ цайзын нийт талбай нь 221 мянган метр квадрат 1300 гаруй гэр бүл амьдран суудаг. За зарим газраараа эвдэрсэн энэ цайзын дотор олон тооны өвөрмөц түүхийн болон архитектурын дурсгалт газрууд хадгалагдсан үлдсэн. За энэ 15 дугаар зууны үед энэ цайзын сууд болсон Ширваншихын ордон баригдсан. За өдгөө энд исламын шашны эртний сүмүүд, жижиг цайзууд, уран зураачдын талбай гэх мэт өөр өөрийн түүхтэй газрууд бий болсон. За түүнчлэн Ичири шийхэр цайзад зөвлөлт толгойд улсын олон кино зураг авалт явагдаж байсан. За тухайлбал та бидний сайн мэдэх үзэх дуртай Эрдэнэс нуусан гар хэмээх кино зураг авалтын зарим хэсгийг энд авсан байна. За 19-р зуун хүртэл Баку хот энэ Ичири шийхэр хэмээх эртний цайз хот дотроо байрлаж байсан. За энд засгийн эрх баригчдын ордонгууд болон хүмүүсийн амьдран суудаг байрнууд, олон тооны сүмүүд байрлаж байсан. За нефтийн ордууд ашиглаж ирснээс хойш энэ цайзаас гадагш хот өргөжин тэлэх болсон юм байна. За Баку хотын гол бэлэг тэмдэг болсон энэ хуучны хот дотор байдаг энэ миний ард харагдаж байгаа Дивиче байшны гэж маш их олон хүмүүс энд ирж үздэг гол бэлэг тэмдэг болсон байшин байдаг юм. За энэ цамхаг за байшин гэж нэрлэхгүй юм. За энэ цамхаг нь болохоор юугаараа нэртэй юм гэхээр за энэ цамхыг барьж байгуулсан тэр үед байсан хааны охин одоо нэг ядуу эрд дурлаа. За тэрнтэйгээ суун гэдээ байсан учраас тэр хаан үүнийг зөвшөөрөхгүй байж байгаа. За охин тэр үедээ ингэжсэн. За та явж болсон энэ бэхлэлтэй барьчих. Тэгээд тэрний дараагаар хуйлаа шийдье гэд гуйсан боловч аав нь энэ ард байгаа цамхыг босгосны дараагаар шийдвэрээ өөрчлөхгүй байсан тул тэр охин нь энэ цамхаг дээрээс өсөрж нас орсон юм байна. Яг энэ цамхгийн цааталд бол тухайн үедээ бол далаа байсан. Өөр юу ч байгаагүй. Одоо болохоор энэ зүгээр энэ байшингийн цаагаар бол бүхэл бүтэн гудамж босцсон байгаа юм байна. За ийм түүхтэй газар бид нар ирээд байж байна. За Ичири шийхэр болон Баку хотын хамгийн гайхамшигтай нууцлаг хөшөө дурсгал болох охины цамхаг нь тус хотын албан бус бэлэг тэмдэг болсон. За энэ цамхгийн орой дээр нь чулуун шатны тусламжтайгаар гарч болд юм байна. За цамхгийн дотор талд нь 21 метрийн гүн худаг байд юм байна. За 12 дугаар зууны үед Ширваншахын хамгийн сүр хүч болсон бэхлэлт нь байсан юм байна. За 18-аас 18 дугаар зууны үед охины цамхаг нь гэрэл цамхаг буюу дохио өгөх цамхаг болон ашиглагдаж байсан юм байна. За өнөөдөр цамхаг дотор музей байдаг. За музей үзмэрт 18-аас 19 дугаар зууны үеийн эртний сав суулга, хевс, за газрын тосны олборлтыг хувингаар яаж олборлж, гар аргаар олборлж байсан тухай гэх мэт үзмрүүд байдаг юм байна. За энэ цамхгийг хэд хэдэн удаа сэргээн босгосон. За одоо түүний хажууд орших том зах зээлийн талбай нь бас сэргээн босгогдсон. За 2000 оноос хойш ЮНЕСКОгийн соёлын өвийн жагсаалтад энэ охины цамхаг нь дангаараа бас багтсан юм байна. Мансур ибн Давуд. Дотор нь ороод касса мөнгө төлөөд орд юм байна. Тэгээд дээшээгээ 8 давхар гин ингээд шатаар явдаг. Тэгээ хамгийн дээдлэлт нь сүүлд энэ домгоос болоод октод дээшээ гараад амиа хорлох явдлыг гарсан гинэ. Тэгээд дээр нь хамгаалтын шил хийцэн байгаа юм байна. Сая энэ гадаагаа хүмүүс тэгж ярьж байна. Зурагтаа хэвсэлсэн байхгүй юу? Ямар үнэтэй гэсэн чинь үнэн нь хэзээ ч дийлэхгүй үнэтэй гинэ. Тэр дотор. Сүний. Энэ Азербайджаны үндэсний шайл одоо нөгөө тэмээний ноосоор хийсэн. Тэгээд энэ болохоор өөрсдөө үндэсний одоо бэлэг тэмдэг болсон юм. Тоже дешевле, чем какой. Сколько стоит такой? За 15 манат. 15 манат гинэ. $8 гэсэн үг юм. Нэг дулаахан тийм юм. Ингээ ачааг байсан бол авч хүн амтнд дурсвал гоё юм биш тийм $8.
Очень такой мягенький, такой теплый, наверное, да? Да. Самоварчик, да, я смотрю? Самовар. Да. Старинный российский, да? Да. Ийм жижигхэн хийвс одоо хоёр талаараа ингээд өөрсдөө гар урлалаараа идэх чинь алдартай ш нэхмлээрээ одоо хийвсэн энэ ихэд $90 гинэ ингээд ихвэд хумаа сайн үзүүлсэн чи айгүй хөнгөх юм байна авч явуул гэсэн. Гэтэ яг бид нар нэг иймэрхүү юм санагдахгүй байна. Если хотите, даже за 90 возьмите. Манай Ленин талхайг ингээд гараад нэгсэн юм бэ. Это что у нас? Национальный, да? Азербайджан үндэсний хөгжим юм одоо манай Домбр юм бэ. Энэ нөгөө ихтэй хүний нөгөө малгай энийг болохоор нөгөө хоньны. Казахстан? Очень приятно. Ну, захотите посмотреть? Ихтэйчүүд нь болохоор малгай гэсэн чинь үндэснийхэн зүгээр саяны нэг үзүүлээд байсан альчуурыг л хэрэглэдэг юм байдаг ш малгай залгаур өмсдөг юм байна. Просто интересно просто. Это вообще овчина сколько стоит? Вот эта шапка. 35. Очень нормально. Заходите, посмотрите. А, Пожалуйста. Не важно, что тут. ну, Просто я проходите. сейчас девичья башня пойду, потом приду, окей? За нэг юм хөө юм уу? Очень. Просто зарсан өөрсдийнхөө үндэсний шайл ачуурыг нөгөө энэ Азербайджан эрхтэйчүүдийн өсөд байдаг тэр нөгөө ханьяа хэлсэн малгай. За энэ төр байдаг юм. За энэ нэхмэл өөрсдийнхөө гар урлын нэхмэл идлэлээр угаасаа идэрч алдартай шүү дээ. Энэ хэрсэн аюу гой тийм зөөлхөн хөнгөх юм байна. За тэр болохоор нөгөө үндэсний хувцас нийшээ нэг ороод үзье. Дом национальная одежда, продажа, процесси. Тэгээ энэ 6 авах учраас бодох юм бэ. Шаар өнгөж байгаа. Здравствуйте. Это национальная одежда, да? Да. Азербайджанская? Да. Все такие нарядные, все блестящие, да? Это для девушек. Да? Такой. Мне очень нравится вот это старинный стиль. өөрийн утасны аффилиат юм байна. За тэгээд эзэн хайж тусаад эзэн бол насаараа бүжиглээд харуулсан гоё хэлтэй юм том гоё бүтээл гэж тийм залуудаа харагдаж байна. 55 настай байна нөхөн. Тэгээд би ингэж асуулаа л да. Ерөнхийдөө энэ Азербайджан хүмүүс би одоо өнөөдөр ингээд Бакуд буугаад ирсэн чинь бүгдээ ингээд энийгээл одоо ингээд годомжин таалцсан хүмүүсийг гэртээ манадор гэдэг ингээд оруулж идэг. Энэ юутай холбоотой юм бэ? Яг манайхан ингээд ийм гоё ингээд амьдралын баяр хөсөлтэй гэж асуусан. Мөлөд байсан. Бид нар бол ерөөсөө Азербайджаны ард түмэн бол одоо зарцад аяг дуртай. Тэгээд бид нар амьдралаас одоо ингээд аяг их ад жаргалыг амсахыг хичээдэг юм ард түмэн гэж. За энэ бас гадны орноор маш их зугаалт юм байна нэг юм. Гэхдээ би сараас илүү гэрээсээ хол явахаар гэрээ сандаг. Хэрвээ манай Баку одоо ингээд дундаа амар халуун байдаг ч гэсэн би энэ одоо хуучны гудамжаас сандаг. Би энэ гэрээ сандаг, энэ ороо сандаг. Яг л одоо бүх хүмүүстэй адилхан өөрийнхөө гэртээ амар хайртай, гэр өөрийнхөө эх орон хайртай, өөрийнхөө ерөнхийлөгч хайртай. За өөрийнхөө ерөнхийлөгчөөр манай одоо энэ улс маш их бахархдаг гэж ярьсан. За энэ ерөнхийлөгч болоод би аяг сонслоо. Өнөөдөр нэг он жоо мөрчлөө хүн болгон манай ерөнхийлөгч сайн гэж ярьж байна. Ер нь бол тэгээд өөрөөс нь хамаарх юм байна. Хүн ерөөсөө өөрөө хичээх юм бол онц сураад авах юм бол ерөөсөө төлбөр авах юм байна дээд сургууль. За энэ хүн болохоор өөрөө ажиллаа хийж байгаад одоо ичнийгээ сурсан чинь жил $100 гэсэн юм. Тэгэхээр бол боловсролын хувьд аюу болцооны юм та юм. Ингэж сая нөгөө поздравляем президент. Монголчууд аюу мондөг байсан. Тэгээд танаа ерөнхийлөгч үзчихсэн гэдэг чинь байна. У вас очень могущественная страна. Швейцарт байдаг эдний төлөөлөгч нь ураад ингээд Швейцарт очиж тоглож ирсэн юм байна. За ерөнхийдөө дэлхийн нэлээд хэдэн орнуудаар явж тоглолт магадлалтай хийж байсан юм байна. Москва видеха. Это я. Поете? Нет, я вела концерты, конферансье. Юра Гагарины нэрмжт энэ бүжгийн сургуульд анхныхаа одоо бүжигчин болох
юугаа тавьж ирсэн гинэ. Эхлээд Моя тавьж ирсэн. сестра тоже танцевала. Энэ өөрийнх нь нэг чинь бас бүжигж ирсэн. Она в Улан-Удэ была, она же до Улан-Удэ доехала. А вы в семье сколько у вас детей? 3 сестры мы. Одна живет в Швейцарии, старшая сестра. Это моя средняя сестра, она живет здесь. А ты младший. А я младшая. да. А чем урок гинэ нэг нь Швейцарт амьдардаг, нэг нь Улаанудад амьдардаг. Хормын урилга өгж байгаа юм байна. До какого числа? Энэ одоо энэ хуучин тасганд эртний хотуудад амьдардаг хүмүүс бүгдээрээ хоорондоо ингээд ах トゥ шиг найзалдаг гинэ. Одоо энэ хин нэгэн хүний хорин болох юм бол бүгдээрээ Это уже была она. за одоо ингээд ийм 2 3 зөндөө олон хормын урилгууд ингээд энэ хавийн бүх айлууд бие биендээ өгдөг. Тэгээд гэр одоо гадаа нэг хүн ингээд бахарх юм бол бүгд гүйж гараад юу болов яав гэд бие бинийг хамгаалдаг Вот гинэ. там лезгинка бывает, там все бывает. Вот мы идем 16-го на свадьбу, потом 16-нд 21-го свадьба тоже. Здесь мальчик женится. А мне 9. 21-нд яа тэгээд өдөр болгон баг хөрөн байдаг гинэ энэ хавийн годамжны бүх А мне айлууд. 9. Вот, например, я пойду уже 100 мам, потому что так, средняя Тэгээд бүгдээр свадьба 100 ингээд яг мам. зөөр одоо дундаж хуримд бол нэг 100 эдний манат гэж одоо эдний мөнгө чи манат гэдэг шүү дээ 100 манат өгдөг гэн за энэ тэр айлын одоо ямар айл үг гэдгээс шалтгаалаад одоо ширээн ямар байдгүй гэдгээ өөртөө мэддэг гинэ тэгэнгүүтээ баян ширээтэй айлд бол ахиухан мөнгө өгдөг гэн за нэг дундаж ширээтэй айлд бол 100 манат өгдөг гинэ тэг ерөнхийдөө хүмүүс дандаа хорин болж байгаа хүмүүст бол мөнгө өгөөд тэгээд мөнгөөрөө хүмүүс өөртөө юм хөдөлтөд авдаг тэг энэ хаяа бүх айлууд урилга өгсөн бол бүх айлуудаар нордог. Где-то вот так вот 2,5 часа. И там тэрний баяр болдог гэн. Нэг гарнатар янз янзын хоол хийж энэ Бакугаас нэг ойролцоо газар баярладаг гэж байна. Вот все ходят. Тэгвэл ерөөсөө 3 сарын 10-аас эхлээд ирэх юм бол 15-наас эхлээд 17-наас 15-наас эхлээд 21 хэдийг дуус 15 үндэсний баярын тэгээд костюм хүмүүсээ үндэсний хувцас хүмүүсээ дуулаад баяр болт юм. Бас манайх шиг морин уралдаан болдог бүх баярлагддаг гэж байна шүү дээ. Энэ эмэгтэй бол бас өөрөө мусульман аллахын шашин шүтдэг боловч бид нар нэг тэгж их үндэсгийг ороогүй. Одоо шийдэл хувцас ингээд заавал өмсөөд ч юм уу мөрөө нуудгүй. Гэтэ бол ерөөдөө шүтдэг. Я хожу в мечеть. Сүмд очиж мечеть хожу. мөглөө үлддэг боловч зүгээр ингээд Главное, чтобы человека душа. Энэ сайхан гэрбэлд орж ирээд энэ хүн сая бид нар ингэ хоол хийж ирээ гэж бид нар огт танихгүй. Тэгээд ингээд гэр орныхаа талаар ингээд улс орныхаа талаар өөрсдийнхээ талаар ингээд бидэртэй ингээд бүх юм хуваалцаад тэгээд одоо хоол хийж хөө гэж ингээд бид нар хөө бид нар зүгээр ингээд та нарыг урахаар орж ирсэн юм аа гэсэн чинь. Тэгээд хоол хийгээд өгье та маш нөгөөдөр манай гэрт очиж та гэж бид нар хэрэг болцсон бол эдний тэр аавын амьдарч байгаа хөдөө очиж гээд ярьж тэгээд болох юм бол хэрэг бидний цаг хугацаа болоод энэ хүмүүстэй тэр гэрт нь очиж таатантэйгээ цуг очиж уулзах энэ найдаж ачлахыг бодно. За та бүхэн натаа байгаараа. Энэ нэг алдартай турк кофе нэг халуун хэлсэн дотор босгодог. Бид нар нөгөө яг канон дээр турк канон дээр гараад косем гэдэг канон дээр гараад идэг шүү дээ. Яг тэр ийм жижигхэн ийм савн дотор энэ элсэн дотор хийж байгаа чанаад уудаг. Это кофе прямо с Турции, да? Вкусно очень. Да, очень. За энэ хуучны хот дотор байгаа байгууламжууд дотроос бас хайжу габу хэмээх саун бол нэлээд нэртэй. За энэ бол охины цамхгийн эсрэг талд оршдог. За барилгын тодорхой огноо нь Эрдэмтэд 15 дахь зууны орчим гэж үзсэн юм байна. За сауны орох хэсгээрээ тэгш өнцөгт хэлбэртэй. За хувцс салхи болон усанд орох 8 талт төв тавхан за жижиг өрөөнүүдээр хүрээлэгдсэн байдаг. Төвд нь халуун хүйтэн усны цан байд юм байна. За энэ бас их сонирхолтой шалан доороосоо халдаг халаалттай юм байна. За энэ 15 дахь зууны орчимд ийм одоо саунуудыг бий болгож ирсэн үнэхээр гайхалтай. Азербайджаны үндэсний хоолны сааш гэдэг нэртэй гинэ. За яаж хийдیں۔ Ингээд гисэн чинь энэ болохоор нөгөө гурил, ороож иддэг гурил нь төмс байна. За энэ нөгөө амтд перц, хулуу, энэ болохоор дахианы мах. Тэр помидор байна. Тэгээ гэрэлд шарчаад энэ тавган дээр тавин гутаа дахиад шардаг гинэ. Тэгээд ингээд бэлэн болгоод авчирж байгаа юм байна. За энэ нь болохоор
бас нэг гурлаа шаардсан байна. За ямар ч байсан амсаад үзье. Не, Почему здесь ложка лежит? просто ложкой что Просто что. наполним тогда ложкой и все. За уучлаарай энийг орож иддэггүй байх шүү хүмүүсээ. Би буруу ойлгоч. Тэгэхээр зүгээр ингэ сэрээгээр тавган дээр тавиад гэх юм нэг ингэж идэж байгаа. Азербайджан үндэсний сааж гэдэг хоолыг идлээ. Амттай байна. За Баку хот нь олон зууны үеийн урт түүхтэй дундад зууны үеийн олон тооны дурсгалт үзмөрүүд багтсан Ичирэ шийхэр гэдэг хуучны ордны гадна талдаа за тэнгэр багандсан барилгууд болон за 21-р зууны ер бусын архитектурын дурсгал болсон барилгуудтай хурдан өсөж байгаа том хотын нэг ээ. За ер нь Кавказ орчинд Баку хот нь хамгийн том хоттой тооцогдно. За энэ хотыг 5 дугаар зуунд анх үүссэн гэж үздэг. За Ширван шахын үе буюу 12-оос 15 дугаар зууны үе бол одоогийн Баку хотын хамгийн чухал хөгжилтэй үе. За дээрэс нь Азербайджаны нийслэл хот болоход их нөлөөлсөн гэж үздэг. За 13 дугаар зууны үед монголчууд Кавказ болон Орос орныг эзлэх үеэр энэ хот маш их уналтанд орсон юм байна. За эндээс янз бүрийн бараа таваарыг Алтан орд руу ачиж байсны улмөр одоо хүртэл хуучны хотын дурсгалт газруудаар нь байдаг юм байна. За Баку хот 14-р зууны үеэс дахин сэргсэн гэж үздэг. За гэвч 14-өөс 16-р зууны үед Турк, Иран зэрэг улсууд байнга энэ хотыг дайлаар эзэлж байснаас болоод хөгжил нь нэлээд унж байсан. За харин 17-р зууны үед худалдаа цэцгэлэн хөгжиж Оросын эзэнт гүрний анхааралд орсноор 1-р Петр хааны тушаалаар 1723 онд эзлэгдэж за 1735 онд Ганжа хотын ойролцоо тохиролцоо хийж Иран улсын мэдэл дахин оржээ. Гэвч 18 дугаар зууны сүүл үеэр Оросын хаант улс дахин эзлэн авсан төвхтэй. За 1918-аас 1920 онд тусгаар тогтносон Азербайджан улсын нийслэл хот байсан. За 2хан жил Азербайджан улс тэр үе тусгаар тогтносон юм байна. За Баку хот 1920 онд зөвлөлтийн улаан аримд эзлэгдснээр зөвлөлт социалист бүгд найрамдах Азербайджан улсын нийслэл болсон. За мөн 1991 оны 8 сарын 30-нд 71 жилийн дараа тусгаар тогтносон Азербайджан улсын нийслэл болсон түүхтэй. Азербайджаны түүхэнд хар 1-р сар хэмээн алдарсан 1-р сарын 21-ний өдөр за коммунистуудын эсрэг хөдөлгөөнд оролцсон засгийн эрхийг авах хүмүүсийг устгах зорилгоор зөвлөлтийн хайрмын цэргүүд Баку хотод орж ирсэн юм байна. За ингээд энэ хүмүүсийн хооронд болон зөвлөлтийн хайрмуудын цэргүүдийн туллааны уршгаар за Бакугийн олон мянган энгийн иргэд буюу 800-аад хүн шархтад 137 хүн нас орсон юм байна. За энгийн иргэдээс за энэ тулаанд өргөцсөн залуучуудыг энд оршуулсан юм байна. За 1990 оны 1 сарын 20-оос 21-ний өдрүүдэд Алей Шахидов хэмээх энэ газар 120 гаруй буш ухаж оршуулгын үйл ажиллагаанд нэлээд олон цаг үргэлжилсэн юм байна. За мөн 22-ны өдөр нь дахин 50 хүний шарилыг оршуулсан түүхтэй байна. За би өнөөдөр 2 дахь өдрөө энэ Баку хотын төвөөр нь явж исэн чинь самсаргүй энэ баахан 60-аас 68-аас 70 онд төрсэн залуучуудын шарилтаа таарлаа. За ингээ хараад исэн чинь энэ 92 оны 7 сарын 24-нд одоо болтол нөгөө энэ Армян Азербайджан хоорондоо их дайтдаг их хоорондоо их одоо газар нутгаа булаацалдж их дайтт юм байна. За тэрнээс болоод тэр 7 сарын 24-нд болсон дайнд ам өргөцсөн одоо Азербайджан залуучуудын шарилыг энд ингээ хотынхаа төвд тавьсан байгаадаа таарлаа. За Flame Towers гэж нэрлэгдсэн тэнгэр багандсан барилга нь Азербайджаны хамгийн өндөр барилга бөгөөд 182 м өндөр юм байна.
За энд зочид буудал албан байгууллага орон сууцнаас бүрдсэн 3 томоохон барилга орно. За уг барилгыг барихад 350 сая Америк доллар зарцуулсан юм байна. За барилгын ажил нь 2007 онд эхэлж 2012 онд ашиглалтанд орсон. За шөнөдөө тус барилгууд нь өнгөөр гэрэлтэж асах нь маш үзэсгэлэнтэй харагдана. За гадна талыг нь диодон гэрлээр хучсан учраас дөрвөлзөж байгаа гал мэт харагддаг юм байна. За хот төлөвлөлтийн асуудлаар зохион байгуулагдсан олон улсын форумын үеэр Бакугийн энэ Flame Towers-ыг дэлхийн хамгийн өвөрмөц барилгаар нэрлэж байсан юм байна. За та бүхэн натаа байгаарай. За тус хотод томоохон газрын тосны олборлолтууд нь Оросын эзэнт гүрний үеэс эхэлсэн төвхтэй 20 дугаар зууны их үед Бакугийн газрын тосны бараг тал хувь нь олон улсын зах зээл дээр худалдаалагдаж эхэлсэн юм байна. За энэхүү газрын тосны цэцэрлэгтээс болж хотын хүн ам их өссөн. За 1856-аас 1910 оны хооронд Баку хотын хүн ам Лондон, Парис, Нью-Йоркийн дараа бичигдэх болсон юм байна. За өнөөдөр Бакуд 30 музей, 7 театр, 11 ихтэй сургууль, филармон, дуурийн театр, кино студиуд, кино театр, номын сангууд байгаа. За Баку хотод хамгийн эртний газрын тосны талбай, алдартай газрын тосны чулуулаг, усны гүнд бий болсон өвөрмөц үйлдвэрүүд, хүчрэг кранта усан онгоцууд, орчин үеийн хөвөгч машин тоног төхөөрөмжүүд төвлөрсөн байна. За мөн Баку хотын төмөр замын чухал зангилаа 1967 оноос хот руу аялах бас нэг шалтгаан нь Формула 1 автомашины уралдааныг үзэх гэж хүмүүс хэрд юм байна. За Монако, Сингапурын адил Баку ч гэсэн Формула 1 уралдааныг зохион байгуулах эрхийг аваад хэдэн жил болж байгаа юм байна. За цай уу манай хотод ирсэнд их баярлалаа. За Монгол хүмүүстэй анх удаа таарлаж байна гэл. Би бол ерөнхийдөө нэлээд олон хотуудаар орцсон явж байгаа. Тэгэхээр хамгийн их таалагдсан хот бол нэг бол яа харахгүй Азербайджаны нийслэл Матраас гараад би шууд Баку хотод ирсэн. Бээжингээр дамжаа. Тэгээ одоо дараагаар нь гүрж орно. За би эхлээд уул нь Бакугаас шууд армийн орё гэж бодож исэн боловч Азербайджан армийн хоёр хоорондоо харьцаа муутай болохоор эндээс армийн ороход жоохон хэл гайл дээр нэлийн асуудал тулгардаг гэж сонссон. Тэгээд гүрж орчвол гүржээсээ бол цааш авахд гүрж армийн хоёр сайхан харьцаатай болохоор ерөнхийдөө бол би Кавказын нуруугаар та бүхэнтэйгээ хамт болж игэл машинаар явна гэж бодож байгаа. За тэгээд машинаар явбал
тэр өндөр уулууд ямар байх юм байгаа, ямар ч хэлсэн гэсэн болохгүй болгоноор явах санаа байна. Ба заавал ирж үзэх ёстой газрын нэг бол Эльдар Алиевийн музей буюу за бас Азербайджаны түүхийн музей байдаг энэ байшин. За энэ байшин болохоор зэрэг юугаар алдартай юм гэхээр за дээрээс нь харахад бол Эльдар Алиевийн гарын үсгийн хэлбэр яг харагддаг юм байна. За тэгээд энд ирсэн хүмүүс бол энд ирж тэр Эльдар Алиевийн амьдралын одоо ажил амьдралын түүхтэй танилцахаас гадна энэ Эльдар Алиев гэдэг хүн чухам одоо 1993-аас 2003 оны үед ажиллаж амьдарч байхдаа чухам юу хийж бүтээсэн юм бэ? За яагаад энэ азербайджанчууд Эльдар Алиевда их хайртай байдаг тухай олж мэдхээс гадна за одоо 2003 оноос хойш түүний хүү Ихим Алиев одоо 3 удаа сонгогдож энэ Азербайджаны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм байна. За тэгээд Ихим Алиев нь одоо энэ Азербайджаныг зөвлөлт засаг унснаас хойш маш их Азербайджаны хөгжилд асар их үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. За тэгээд энд ирээд одоо шил Бакуд ирэхэд ерөөсө таксидын жолоочоос ихсүүлээд бүх хүмүүс за Эльдар Алиевийн музейг үзсэн үү? За Эльдар Алиев тийм хийсэн, ийм хийсэн гэд за бид намайг одоо шийдэл Таиландд явж байхад бол Таиландын нийслэл ерөөсө нэг алхаал ерөнхийлөгчөнд зураг байдаг бол за энд бол ерөөсө бүх хүний амнаас Эльдар Алиев гэдэг үг гарч идэм байна. За үнэхээр одоо хийсэн юмтай хүн бодож тэгдэм үү ерөнхийлөгчийнхаа тухай бол азербайджанчууд маш их сайнаар ярьж байхыг би одоо энд 3 хоног байхдаа үзлээ. За энэ хавийн газар бол одоо маш их гоё тогтчулсан. За ерөнхийдөө бол энэ музей нь асар том талбайг эзэлдгээс гадна энэ ойр хавийнх нь орчим нь бол бараг 10-аад гектар газар байдаг юм байна. Маш их гоё зүлэгжүүлж яасан. За энэгээр ингээд жуулчд бол маш их ирдэг газар байна. За Азербайджаны анхны ерөнхийлөгч Эльдар Алиевийн нэрэмжит соёлын төв нь орчин үеийн соёлын объект. За Азербайджан түүний дотор Бакугийн шинэ бэлэг тэмдэг гэж тооцогддог юм байна. За содон хэлбэртэй тус барилгыг Их Британий алдарт архитектор Заха Хадид зохион бүтээсэн. За урсаж буй усны урсгал мэт тус барилга нь хязгааргүй эцэс төгсгөлгүй гэсэн санааг илэрхийлдэг юм байна. За энэ Эльдар Алиевийн нэрэмжит соёлын төвд хурлын танхим, музей, концертын танхим, үзэсгэлэнгийн зал зэрэг байдаг. Евровидийн зориулж 8 сарын дотор байрсан байшин байна. За энэ байшингийн ерөнхий архитектор нь бол Лондонгоос ирсэн англи хүн байсан юм байна. За тэгээд Гиннесийн номонд орсон юм байна. Би ингээд Азербайджан хот явж байхдаа нэг ширхэг цаасч хараагүй ерөөсө хотын айлч газар. Тэгээд өглөө болгон 1500 хүн гудамжны чулуун шалыг одоо яг энэ юуны урт шалыг бүр ингээд порошокоор нунтгаар ингэж угаадаг гинэ. Хотын нийтийн аж ахуйд бол маш олон хүмүүс ажилт юм байна. Тэгээд тэргээр энэ Азербайджаны Баку хот алдартай цэвэрхнээрээ бүр алдартай юм байдаг юм байна л да. Энэ дотор нэг дор хэдэн хүн концерт үзэж болох уу гэсэн чинь 20,000 хүн нэг дор сууж концерт үзэх боломжтой юм байна. За Евровиденыг явуулахын тулд ердөөс нэгэн жилийн дотор одоо энэ сарвшэний гэдэг байгаа. За энийг болохоор хараа ердөөс ямар ч цемент арстуур ороогүй. Ингээд төмөр дотор ингээд чулуунуудыг ингэж өрж тавиад ингээд барьсан байгаа байхгүй. Энэ маш гайхалтай. За тэгээ энийг яах гэж барьсан гэхээр зэрэг энэ шатны дээд талд нь зөвхөн энэ хотынхоо буюу Азербайджаныхаа тугийг тэнцээ барихтаа за 162 м өндөрт байрлуулж ирсэн байна. Евровиден зориулж одоо өөрийнхөө улс орныг сурталчлахын тулд. За үндэсний тугийн талбай нь Баку хотын Нефт Чилэр гэдэг өргөн чөлөөнд байрладаг том талбай юм байна. За энэ тугны урт нь 35 м. За харин шон нь 165 м өндөр байдаг юм байна. За энэ тугтай талбай нийт талбай нь 60 га газар байна. За уг талбайг 2010 оны 9 сарын 1-нд нээлттэй хийсэн юм байна. За 2007 оны 12 сарын 30-нд Азербайджаны ерөнхийлөгч Илхам Алиев үндэсний тугийн талбайн чулуун суурийг усан цэргийн суурингаа ойролцоо байгуулах шийдвэр гаргасан юм байна.
За уг туг бүхий шон дэлхийн Гиннесийн номонд бичигдсэн байсан боловч сүүлд нь Тажикстанд алдсан юм байна. За Азербайджаны нутагт хивс нэгэх нь бол эрт дээрээс гаралтай. За энэ тус орны хот суурин газруудад хийсэн олон археологийн судалгаагаар нотлогдсон байдаг юм байна. За энэ хивсний музей Азербайджаны соёлын өвүүдийн нэг. За хивсний хэлбэртэй тус музейд янз бүрийн арга техник, материал ашиглан нэгсэн хивсний хамгийн том цуглуулгууд байдаг юм байна. За энэ музейг байгуулахын тулд 1967 оноос эхлэн үзмөрүүдийн цуглуулж ихсэн юм байна. За түүнээс хойш 1972 онд л анхны зочдод түүний энэ ховор үзмрүүдийг харах боломжтой болжээ. За энэ музей байгуулагдсан цагаас хойш зөвхөн хивс биш Азербайджаны урлагийн бусад үндэсний дээжүүдээр байжуулагдсан юм байна. За өнөөдөр энэ музейд 14,000-аас дээш эртний бөгөөд одооны ховор соёлын өвийг агуулсан үзмрүүд байна. За үүний дотор хивснүүд, нарийн хийцийн гоёлын үн тэдлүүд, за хувцас, хатгамлууд, за мод, шил, ноосон эдлүүдээр хийсэн эд зүйлсүүд гэх мэт орно. За тус музейн үзэсгэлэн дэлхийн бараг бүх тивийн 50 гаруй улс оронд гаргасан юм байна. Оны календар гинэ. Азербайджан үндэсний эмэгтэйчүүдийн өмсдөг хувцас юм байна. За ийм нэг бөмбөр юм дээрээ вишивхтэй юбхтэй тэгээ дээгүүрний юм хатгамалтай бас тийм гоёмсог. Одоо энэ бэрэтэн малгай шиг дотор нөмсөд дээгүүр нь алчаар ингээ боодог. Ийм л хувцас үстэй юм байна. За энэ үндэсний хувцас нь болохоор дандаа торгоор хийгдсэн юм байна. Ер нь бол баяраар бүгдээрээ өмсөж явдггүй юм байна. За өнөөдөр тус музей дэлхийн өнцөг булан бүрээс судлаачид болон энэ нэхэх урлагийг сонирхдаг хүмүүсийг татдаг том шинжлэх ухааны төв болжээ. За та бүхэн натаа байгаарай. За Баку хотод 1800-аад оны дунд үеэс газрын тосны малтлах хийж эхэлсэн бөгөөд за энэ хамгийн анхны амжилттай малтлалтыг энэ Баку хотын Биби Хейбат хэмээх сүмийн хажууд 1846 онд хийсэн түүхтэй. За одоо энд бол жуулчдыг авчирч үзүүлдэг дурсгалт газар болсон юм байна. За энэ малтлалтыг бол анх 1846 онд механик аргаар буюу гар аргаар хийдэг байсан юм байна. За одоо ч гэсэн энд бол нефтийг яг энэ газараа олборлож байгаа юм байна. За энэ эсрэг талд нь байгаа ажиллаж байгаа нь болохоор 10 дугаар зууны үед байгуулагдсан мөртлөөс одоо болсон ажиллаж байгаа. За өдөрт 2 тонн нефт гаргадаг юм биш. 2015 оны Европын аврах шалгаруулалт тэмцээнд зориулж 1 жилийн дотор барьсан асар том бассейн. За энэ нь болохоор 1 жилийн дотор кафенууд аягүй их байд юм байна энэ Бакуд. Тэгээд ингээд энэ цайнаас нь ингээд нэг амсчаар зэрэг ерөөсөө аягүй хуумар санагддаг. Тэгээд энэ цайн бол голдуу ногоон цай ерөөсөө уудаг юм байна. Дандаа ийм харцаа. Тэгээд энэ харцаа нь одоо шилээ Турк явж байхад бол харцаа аягүй тийм өвтгөн байдаг байхгүй юу? Энд болохоор зэрэг ийм жоохон шингэвтер. Гэхдээ амттай аюу гоё амттай. Нэг ингээд уучхаар зэрэг байн гуумар санагдаад. Тэгээд би энд явж байхад ер нь ингээд одоо Туркт ч гэсэн яг юм байдаг байхгүй. Эртээчүүд ингээд тойроос суудсан цай уугаа сууж идэг. Энэ айгүй сонин санагдаад би сая эдгээрээс асуулаа л да. Та нар одоо ингээд яагаад ингээд жишээлбэл эртээ эмхтэйгээр нийлж суухгүй ч юм уу дандаа ингээд эртээчүүд суугаад ингээд цай уугаа сууж идэг. Ер нь ингээд өөр одоо баар цэнгэний газраар явдаггүй юм уу яадгүй ингээд цайлыг хуудаг юм уу гэсэн асуулт тавилаа гэсэн чи эдгээр ерөнхийдөө бол мэдээж бид нар ийш тийш орлого явах гэхдээ орон цагаар бүр хаяа бол кафенд орно. Одоо тийм хаяа уун гэхдээ голдуу цайгаа уудаг.
Одоо цайгаа уухтаа бид нар одоо мэдээж ирчүүд энэ чинь одоо бизнесээ ажиллаа бүх юма ярьдаг. Гэхдээ ерөнхийдөө бол энэ цайгаа бид нар маш их уух дуртай. За өдөрт бол би хэдэн цай уудаг вэ гэж асуулаад нэг хүн ойролцоогоор нэг ийм бүс цайг өдөрт бараг 4-ийг уудаг гэж байна. Ажлынхаа завч хэлээгөө нэг хүн. Тэгэхээр үнэхээр сонин санагдаж байна. Тэгээд ер нь энэ цайг ингэж байнга уухаар ер нь юун цай юм бэ гэж асуулаа. Тэгэхээр халуун цай бол ерөнхийдөө өөх шатаадаг, ер нь хоол унд шингээдэг. За ус их уугаад байх юм бол ус бол тийм их сайн биш. Тэгээ ер нь бол одоо бид нар жишээлбэл кофег ерөөсөө уудаггүй. Дандаа цай уудаг гэж байна. За тэгээд би бол угаасаа энд ирээд энд одоо өглөө нэг уусаа одоо бас ингээд уумаар цайнд нь ерөөсөө бүр ингээд нэг ууснаас одоо за бусдаа газар нь ямар гэдгийг Баку бол ерөөсөө үнэхээр 50 амгалан юм. Ерөөсөө ингээд хаач явсан дандаа инээсэн хүмүүс тэгээ маш цэвэрхэн. Энийг бол би байнга гарч байгаа маш цэвэрхэн. За тэгээд дээрэс нь хүмүүс нь аягүй тийм ч очломтгой, сайхан зантай, хаач явсан инээж өхөрсөн тийм нүрийн байсалын тоосод юм. За яагаад үнэхээр одоо ингээд би тэгж асуулаа л да. Ер нь бол би нэлээд хэдэн хүнтэй уулзсан. За тэгээд тэтгэврийн хан одоо хүмүүсийн салин бол ерөнхийдөө зүгээр нэг жирийн ажил хийж ирсэн хүмүүс бол нэг $250 тэтгэвэр авдаг юм байна. За тэгээд би нэг айлд орж танилцсан. Тэр айлын одоо аав нь болохоор нэлийн дээгүүр ажил хийж ирсэн хүн гэхэд $500 авдаг. За ерөнхийдөө бол дунджаар бол $250 авдаг юм байна. Ер нь бол одоо тэгээд энэ хотын байга байдал бол ерөөсөө одоо Сингапур, Сиднейд очсон юм шиг л тэмцэлтэл төрж байгаа хгүй. Тэгсэн мөртлөөс тийм юм нь бас харьцангуй хямд. Тэнд бол жишээ Сингапур бол маш өндөр өртөгтэй шүү дээ. Тэгэхээр та бүхэн бол заавал энд ирэх ёстой юм биш үү? Ер нь бол энд ирээд нэг хэд хоног амарчхад бол үнэхэрийн за энэ торгоны зам за тэгээд маш их өндөр хөгжилтэй болсон энэ гоё улсад ирж альжаал бол шууд таалагдж байгаа. Яагаад тэгэхээр хүмүүс нь ийм сайхан ааштай хаач авсан инээж өгсөн хүн харахаар хүн өөрөө ирэхгүй ажлын альжаал хүн өөрөө ирэхгүй ингээд аюу гоё ийм сэтгэл санаа цаанаас нэг 50 амгалан тийм болчт юм биш үү. За тэг би хоолоо идлээ. Би чамд хайртай. За та бүхэн натаав байгаарай.